За бүгдэнд нь орой минь төргий. Амралтын өдрийн минь төргий. Сайхан амарцгааж байна уу? За өнөөдрийн лайваар англи хэл сурахад бид нар яагаад энэ олон жил англи хэл сураад үр дүн ерөөсөө гарахгүй байна вэ гэдэг талаар ярилцсан. Тий. За дийлэн хүмүүс бол их бага хэмжээгээр англи хэл байнга сурдаг тий. Хүн болгон л англи хэл сурч байгаа. Тэгсэн мөртлөө яагаад мундаг англи хэлтэй хүмүүс ерөөсөө гарч ирэхгүй байна гэдэг одоо шалтгааныг бүгдээрээ өнөөдрийн лайваар ярилцах юм. За тэгэхээр энэ агуулга хэрэгтэй хүмүүс байвал бас та бүхэн цааш нь шеэрлж хүмүүст хүргээрэй. Тий. За. Тэгээд нэг 2-3 минут бас нөгөө амралтын өдөр болохоор хүмүүс дийлэнх нь гадуур явж байгаа байж магадгүй. Тий. За тэгэхээр нэг 2-3 минут хүлээгээд за тэгээд өнөөдрийнхаа агуулга руу бүгдээрээ агуулгыг ярьж эхэлнэ. Тэгэхээр англи хэл сурах үнэхээр хэрэгцээ шаардлага байгаа. Сонирхолтой сурж байгаа. Тэгээ тийм хүмүүс байвал та нараас те friends, Facebook, friends найзуудтай бас share хийж хүмүүст хүргээрэй. За тэгэхээр өнөөдрийн лайвын төгсгөлд за би эхлээд англи хэл хамгийн богино хугацаанд хамгийн өндөр үр дүнтэй сурах арга барилын тухай ярина. За төгсгөлд нь яг маргааш буюу 7 сарын 7-нд эхлэх суурьтай анхаа шатны товч танилцуулга. За түүний дараа 7 сарын 18-нд эхлэх дунд төвшний грэм сургалтын талаар товч танилцуулгыг тус хүргэнэ. За тэгэхээр өнөөдрийн лайв маань ерөнхийдөө их товч тодорхой богино лайв байлгах тал дээр би бас жоохон анхаарна. Тий, өмнөх лайв жоохон урт болчихдаг байсан учраас те энэ удаа товч тодорхой богино лайв хийнэ. За агуулгалуугаа ерөнхийдөө орё гэж бодож байна. За англи хэл сураад идэг. Яагаад ерөөсөө явахгүй юм те? 10 жил сурдаг, 5 жил сурдаг, 20 жил сурж байгаа хүмүүс ч байна. Тэгсэн мөртлөө яагаад англи хэл яг хүнтэй тулаад ирэхээр англиар ярьж чадахгүй. За шалгалтын дээр ороод унш сонсох хийхээр ерөөсөө ойлгохгүй тий. За ийм одоо хоёрын хооронд англи хэл сурсан хүмүүс бол маш их байдаг. За энэ хоёр үндсэн гол шалтгаантай. За тэрний эхний гол шалтгаан бол нөгөө судлагдахууныхаа талаар ямар ч ойлголт байдаггүй. За хэл гэж юу юм тий? За энэ асуултыг асуухад дийлэнх хүмүүс эхний асуулт нь шууд бүдрээд унах байх гэж бодож байна. За та нар дороо хэл гэж юу юм? Та нар яг юу судлаад байгаа тий? За энэ талаар уул суурьтай бид нар ерөөсөө ингэж бодож үздэггүй юм байна л та тий? Тэгэл өдөр шөнөгүй дасгал ажиллаад байдаг. Өдөрт 100 үг чэйжилдэг. Ангидаа онц авдаг. Тэгсэн мөртлөө гараад ерөөсөн англи хэлгүй байгаад байна те. За тэгэхээр эхний гол шалтгаан нь хэл гэж юу вэ гэдгээ ерөөсөө ойлгоогүй шууд дасгал ажиллаад эхэлдэг. За тэгвэл хэл гэж юу юм? Нэгдүгээрт хэл бол систем юм. Өөрөөр хэлбэл хэл гэж энэ 5 зүйлийг хэлж хахад бид нар зөвхөн нэгийг судлаад байвал энэ хэл чинь англи хэл ерөөсөө сайжрахгүй. Тэ? Өөрөөр хэлбэл хэлийг машин гэж үздэг юм бол тий өмнөх би одоо танилцуулгаар бас товч ярьж байсан. Хэлийг машин гэж үздэг юм бол бид нар нэг дугуйг нь л янзлаад байгаа байхгүй. Ганцхан дугуйгаар хаашаач явахгүй шүү дээ тий. Тэрнтэй адилхан хэл гэдэг бол систем юм аа. Энэ 5 зүйл бүгд нийлээд зэрэг маш сайн ажиллаж ийж нэг гэж тоолоход шууд хүнтэй харилцаад нөө автоматар тий ийм шууд хүнтэй харилцах, шууд хэрэглэх тэ бодохгүйгээр автоматар шууд хэрэглэх чадвартай болдог. Энэ системийг салгаад үзээд ах юм бол нэгээр нь салгаж 20 жил үзээд дараа нь нийлүүлээд ярина гэхээр ерөөс болохгүй байгаа даа шүү дээ тэ. За энэ эхний хамгийн том асуудал. За хоёр дахь асуудал нь юу гэхээр хэл болвол харилцах хэрэгсэл гэдгийг мартдаг. Бид нар хэлийг яах гэж сурж байгаа? Харилцах хэрэгсэл. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хилээд байгаа тэр
бичсэн зүйлээрээ бид нарт хэлэх гээд байгаадыг тэр санааг ойлгох тий. Хэл бол хэрэгсэл багхгүй юу тий. Харилцааны тий. Бид нар бодлоо бусдад ойлгуулах, бусдын бодол үзэл санааг ойлгох тий. Ийм хэрэгсэл юм тий. Тэргөө бид нар хэлийг одоо юу юм? Харилцааны хэрэгсэл гэдгийг мэдэхгүй бүр шал өөр агуулга ингээ үзээд идэг. Тэгэхээр харилцааны хэрэгслийг бүрэн эзэмшихийн тулд яах вэ гэхээр онол, практик хоёулаа байх ёстой. Тэргөө зөвхөн практик яваад ах юм бол бас сайжирдаггүй. Яагаад вэ гэвэл богино хугацаанд хэлний ерөнхий зүйн тогтолыг маш богино хугацаанд ойлгож аваад тэгээд ингээ хэрэгэлж сурахад бид нарт юу хэрэгтэй? Нэг талаар онол буюу тэр хэл шинжиллийн агуулга, тэ системчлсэн тэр агуулга хэрэгтэй. За нөгөө талаар мэдээж практик. Хэлийг яг амьдралд одоо хэрэгэлдэг тэр практикийг нь бид нар аягүй сайн одоо эзэмших хэрэгтэй байдаг. За тэгэхээр бид нар хэлийг систем гэжгийг ерөөсөө мартаж болохгүй. Тийм учраас бид нар энэ 5 системийн нэгхнийг үзчихэд би яагаад англи хэл өдөр болгон 10 жил хийчихэд англи хэл маань сайжрахгүй байна гэж асуухгүй нэ штэ тий. Яагаад гэвэл та англи хэл сурахын хамгийн чухал эхний суурь ойлголтыг мартсан буюу орхигдуулсан. Хэл гэдэг систем юм аа. Энэ 5 тавлаа байж нэг гэж тоолоход тавлангийн зэрэг хэрглэж чадахгүй бол та англи хэлгүй хүн гэсэн үг. За хоёрдугаарт энэ нөгөө нэг одоо сурах ур чадвар айгу муу байгаад байна тий. Тэгээд энэ харилцааны хэрэгсэл гэдэг ерөөсөө мартдаг тий. Харилцах хэрэгсэл юм аа. Бид нар хэлийг ашиглаж гол нь юм ойлгож авах гэдэг нь өөрийгөө ойлгуулах гэдэг нь тий. За энэ бол чухал. За тэгэхээр энэ нөгөө сурах ур чадвар айгу хэрэгтэй байна. Энэ суурь ойлголтуудыг ерөөсөө ойлгохгүй байгаад байна тий. Тэгээл ерөөсөө айгу өнгөц дасгал ажиллаад нөгөө нэг сурах хүчгийн дасгал ажиллаад байвал англи хэл нь сайжирчин гэж бодоод хийгээд байдаг нэг талаар дан онол дүрм гэсэн үг тий. Нөгөө талаар яах вэ гэхээр зөвхөн практик би яриа л ивэл сайжирна гэж боддог тий. За энэ хоёрын аль нь ч хол явдаггүй. Энэ хоёр хоёулаа нийлж иж нийлэхдээ маш өргөн цар хүрээтэй гүнзгий энэ мэрэгжлийн энэ том судалгааны үндсэн дээр бий болсон аргачлалаар сурах юм бол тэгээд цогцоор нь системээр нь үүсэх юм бол богино хугацаанд сайн англи хэлтэй болж чадна гэсэн үг. Тэгэхээр бид нар хамгийн гол нь нөгөө хамгийн богино хугацаанд англи хэлээ сайжруулах гэвэл хэл сайжруулахад юу хамгийн чухал юм те? Юу гол вэ гэдэг нөгөө 80%, 80-20-ын зарчим гэж та нар сонсч байсан уу? За тэр хамгийн энгийн ойлголтоор 80%-ийн үр дүнг өгөх 20%-ийн цөөн зүйл дээр төвлөрчиж богино хугацаанд өндөр үр дүн гардаг. Тэгэхээр маш системтэй, маш одоо нөгөө нэг стратегтай сурна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө цөөн чухал зүйл дээрээ төвлөрнө гэсэн үг. Тэргөө баруун солгоогүй олцсон юм болгоно хийгээд байвал яах нь богино хугацаанд та хизээч мундаг англи хэлтэй болж чадахгүй тий. Тэгэхээр нөгөө хамгийн чухлыг хамгийн богино хугацаанд олгодог манай нөгөө минималист арга барилчаа энэ бүх судалгааны үндсэн дээр 20 жилийн судалгааны үндсэн дээр бий болсон юм аргачлал байхгүй тий. Тэгэхээр энэ ямар ч одоо сурах хүчгийн аргаас бол хамаагүй илүү англи хэл сурах хамгийн товч ийм одоо маш өндөр судалгаатай ийм одоо маш сайн арга байна. Тэгэхээр бид нар бие дааж англи хэл сурах мэдээж хэрэгтэй. Мэдээж хэлийг бие дааж л сурдаг тий. Гэхдээ бие дааж сурна гэдэг нь ингээд өөрөө энэ бүгдийг 20 жилийн судалгааг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хугацаагаа товчлохын тулд яах вэ гэхээр мэдээж маш өндөр судалгаатай маш сайн одоо тий үр дүн нь аль хэдийн нотлогдчихсан юм арга барилаар сурах юм бол энэ хугацааг хэмнэх юм боломжтой. Тийм. За тэгэхээр өнөөдрийн миний хэлсэн гол санаа бол ийм. Тэгээд та нар бас асуулт байвал ягараа дүрм чухал шүү дээ. Дүрм чухал ярилцааны хэлбэр тий.
дүрм чухал уу гэвэл мэдээч бүх юм чухал шүү дээ тий. Дүрм хамгийн гол юм бол биш. Тий. Дүрм чинь илүү нөгөө нэг хэлбэр багхгүй юу? Хэлбэр буюу бүтэц. Тэгэхээр би сая хэллээ шүү дээ. Англи хэл харилцааны хэрэгсэл гэдэг хахад дүрм чухал юм а гэдэг чинь энэ хоёр чинь эсрэг юм болчиход байхгүй юу? Тэ? Харилцааны хэрэгсэл гэж хэлсний учир шалтгаан цаад учир шалтгаан нь юу гэхээр хэл бол агуулга юм гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Хэлбэр юм уу? Одоо бүтэц бол биш ээ, тэ? Зөвхөн бүтэц огт хамаагүй юу гэвэл хамаатай. Тэгэхээр дүрм бол яах нь вэ? Багахан хэсгийг эзэлнэ. Хамгийн гол юм нь агуулга байдаг. Энэ хэлээр дамжуулж ямар утга санааг илэрхийлж байгаа. Тэр утга санааг илэрхийлэхэд дүрм хамааралтай юу? Хамааралтай. Гэхдээ магадгүй 5% л тэ? Тийм амар чухал юм биш. Тэ дүрм чухал гэж байгаа хүн бол та англи хэлний 5%-ийг л ярьж байгаа. Тэгээ үлдсэн 95% шал өөр зүйл байдаг. Тий. За энийг бол манай тэр одоо англи хэлний бүх төвшний сургалтууд явуулж байгаа. Тэгэхээр та нар яг одоо англи хэлний ямар төвшөнтэй төвшин суйртай бол төвшнгөө шалгуулад тэгээд тохирох сургалтуудаа тийм манайх ингэ зөвлөдөг. Тэгээ 1 сарын хугацаанд бүх төвшний сургалт 1 сар явагдана. Тэгэхээр энэ 10 20 жил ингээд өөрөө махраад те айгүй олон жил хичээл хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байхад өөртөө ерөөсөө эргэлцдэггүй нөгөө төсөөллөөрөө сураад идэг штэ те бид нар ч нөгөө өөрийгөө юм хийгээл ивэл болчихно гэж сандаг завгүй л агаад ивэл үр дүн гарна гэж боддог. Тэгэхээр үр дүн завгүй ах хоёр бол ерөнхийдөө хоорондоо ямар ч хамааралгүй. Тэгэхээр юу юм завгүй ах чухал биш их зүйл хийх чухал биш цөөн хамгийн өндөр үр дүнг авчрах цөөн зүйл дээр төвлөр тэр цөөн чухал зүйл нь юу вэ гэдгийг мэдэх маш чухал тий тэр бол номер 1 зүйл байдаг. Тэгэхээр энэ өндөр үр дүнд хүргэдэг богино хугацаанд олон зүйл биш цөөн зүйл. Тэгэхээр та нарын цаг хугацааг маш их хэмнэн гэсэн үг тий богино хугацаанд цөөн зүйлээ хийгээд өндөр үр дүнд хүргэх энэ минималист аргаар манай суйртай анхан дунд түвшний брэнд сургалтууд удахгүй эхлэж байна. Та бүхэн тэр сургалтын танилцуулгыг товч одоо хүргэе. За. Тэгэхээр за. За тэгэхээр суйртай анхан болвол бага зэргийн англи хэлний суйртай хүмүүст зориулсан. За бага зэргийн англи хэлтэй гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ гэхээр ерөнхийд нь болвол нөгөө хэлбэршүүлсэн тий маш энгийн текстийг уншаад ерөнхий утгыг ойлгодог тий ерөнхий утгыг ойлгодог тийм одоо бага зэргийн уншаад ойлгодог л тийм төвшөнтэй хүмүүст зориулсан сургалт юм тий. За энэ сургалт мэдээж хамгийн эхлээд үгсийн сангаас эхэлнэ. За үг чийжлэх арга бүх хүн маш буруу аргаар үг чийжилдэг тий өдөр 100 үг чийжилдэг 7 хоногийн дараа мартдаг сарын дараа 5% санана жилийн дараа юу ч байхгүй тий тэгээд ингээ маш их ирч хүйч цаг зарцуулж ингээд сурсан арга барил чинь буруу бол ерөөсөө үр дүнд хүрдэг байхгүй тий тэгэхээр бид нар тэр одоо олон биш цөөн гол зүйлээ олж авч мэдчихэж зөвхөн англи хэл сурах биш. Энэ бол бүх шин чадвар эзэмшихэд хамааралтай одоо ийм одоо зүйл байгаа. Тий. Хамгийн чухал цөөн зүйлээ яаж богино хугацаанд олж мэдэх вэ? Суур тэр ойлголтуудыг тий. Тэр суур ойлголтуудыг орхигдуулах юм бол та магадгүй 10,000 цаг 10 жил сууж юм хийж болно. Үр дүн бол гарахгүй. Маш бага тий харамсалтай. Тийм. Дийлэн хүмүүс бол тгийж сураад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх хугацааг хэмнэхийн тулд яах юм? Мэдээж маш өндөр одоо хэмжээ маш өндөр олон жилийн уул суурьтай онл болон практикийн бүрэн дүүрэн судалгаатай мэрэгжлийн багшийн ийм одоо сургалтанд сууж ижил энэ замыг хамгийн богино хугацаанд товчлоо штэ. Өөрөөр хэлбэл өөрийн хувийн одоо нөгөө нэг туслахтай болж гин гэсэн үг те. Тэрийг энэ онлайн сургалтууд олгодог. Хаанаас ч оролцож болно. Байгаа газраасаа хүссэн цагтаа амрагдаад тэгээд
энэ 20 жилийн хугацаанд энэ англи хэлийг ер нь яаж сурах вэ бүгдээрээ тий хамгийн богино хугацаанд сурах ямар арга байна гэж эрэлхийлж онл практикийн бүх төвшний судалгааг хийж гаргаж ирсэн. Одоогоор англи хэл сурах хамгийн товч арга бол манайд л байгаа. Энэ бол минималист арга тий. За энэ аргыг бол би өөрөө үндэслэсэн учраас та бүхэнд ингээд ам бардам ингэж бол хэлж чадчихээн. Тэгээ үр дүн нь аль хэдийн нотлогдоод тэгээ манай шавнар эхнээсээ маш мундаг англи хэлтэй болж байгаа. Ийм байгаа. Суурьтай анхан шатны сургалт бол суурьгүй анхан шатны дараагийн төвшний сургалт. Тэгэхээр нөгөө суурьгүй анхан шатны сургалт төгссөн сурагчд бас тэ одоо суурьа маш гоё ингээд тавьчлаа шүү дээ тэ суурьгүй анхан шатны сургалтаар тэгээ үргэлжлүүлээд ингээд тууштай явах хэрэгтэй. Суурьтай анхан шатны сургалтанд яг одоо бүртгүүлээд за мэдээж наадмын нөгөө амралт байгаа шүү дээ тий. Тэрүүгээр бол амарна. Тий. Тэр хугацаанд бол амарна. Тэгээд 18-наас эхэлж хичээл орох юм. Тий. Тэгэхээр энэ суурьтай анхан шатны сургалт бол үг чийжлэх хамгийн энгийн арга юу? Уншиж сонсоод ойлгох хамгийн энгийн аргуудыг үздэг. За тэгээд энэ төвшөндөө тохирох, өөрийн төвшин тохирох тий маш гоё унгай англи хэлтэй хүмүүсийн хэрэгэлдэг үг хэллэгтэй бүтэн бүр ингээд хэдэн сар хийх ийм бэлэн материалтай болдог. Тэгэхээр хэл бол юу юм харилцааны хэрэгсэл гэсэн шүү дээ. Тэгэхээр харилцааны тулд яах юм бид нар үгийн баялаг байх хэрэгтэй. Үгсийн сан маш одоо ариун бэжэж илүү гоё оновчтой, илүү үзэл өөрийн бодлоо илүү чөлөөтэй илэрхийлнэ. Тэгэхээр үг бол нэгдүгээр. Тэгээд ямар үгийг хаанаас яаж олох вэ? За олсон үгээ яаж одоо тэ хүчин чармаалт хамгийн бага хүчин чармаалтаар хамгийн энгийн аргаар тэ магадгүй ингээд мартахгүйгээр ингээд сайн чийжлэх арга барил юу вэ гэдгийг энэ суурьтай анхан шатны сургалтаар үзнэ. Тий. За 1 сар явагдана. Тэгээд суурьтай анхан шатны сургалтыг төгссөний дараагийн төвшин ямар сургалт вэ гэхээр дунд төвшний брэнд сургалт. За манай сургалтууд донд зөвхөн нэг л брэнд сургалт байдаг. Брэнд гэдгийн учир нь одоо манай одоо сургалтын одоо суур юу болсон? Одоо хамгийн одоо юу гэмтэй нэрийн утас гэх юм уу те болсон ийм одоо гол сургалт бол дунд төвшний брэнд сургалт байдаг. За энэ сургалтаар ер нь англи хэл сурахад та бүхэн тулгарч байгаа бүх асуудлыг бүрэн шийднэ. За тэгээд дээрэс нь бас нөгөө хүмүүс ч айгүй ингээд нөгөө баригдмал сэтгэлгээтэй шинэ юм ерөөсөө суртгуу те ингээл ерөөсөө нэг өөрчлөгддөггүй ингээ яваад байдаг штэ. Тэгэхээр дунд төвшний брэнд сургалтанд ирээд яаж сэтгэлгээгээ илүү барууны сэтгэлгээтэй те ингээд барууны хүмүүстэй шууд харилцах хэмжээний ийм одоо мундаг олон талаараа бэлтгэгдсэн, олон талаараа хөгжсөн ийм одоо нээлттэй сэтгэлгээтэй ийм мундаг болоход туслах одоо бүхэл арга барилыг үздэг. Тэрийг болохоор нэмэлт зөвлөгөөгөөр бас брэнд сургалт учраас нэмэлт нэг хэдэн зөвлөгөө ордог. Тэгээд тэрүүгээр бас өөрийн одоо хүмүүсийн сэтгэлгээний онцлог те өөрийн одоо судалгаа бас сэтгэл зүй за дээрэс нь юу одоо маш олон талын ерөнхийдөө бол агуулга нэмэлт зөвлөгөөгөөр ордог. За үндсэн хичээлээр бол мэдээж англи хэлний одоо яриа бичгийн ялгаа юу те хамгийн наацах юмаа бид нар мэддэггүй шүү дээ. Яриа бичгийн ялгаагаа мэдэхгүй зүгээр ном уншаад суугаад ийл яриан сайжрна гэж боддог. Та магадгүй 500 ном англиар уншиж болно. Таны яриа бол сайжрахгүй. Тэ? Яад гэвэл номон доторх үг хэллэг бичсэн үг хэллэг чинь нөгөө бодож айгүй олон талаар засварлаж хянан тохиолдуулж те ингээ маш гоё бичсэн агуулга багхгүй юу. Тэгэхээр номын англи хэл бодит амьдрал дээрх ярианы англи хэл хоёр шал өөр зүйл байдаг. Тэрийг мэдхгүйгээр яасан. Ном уншаад байдаг. Тэгээ би энэ айгүй зөвлөдөг ш. Зүгээр л ном уншаад тэгэл англи хэлтэй болцдог те. Зүгээр л ном уншаад тэгэл англи хэлтэй болцсон. Хөө нэг ширхэгч байхгүй тий. Магадгүй дийлэн хүмүүс бол нөгөө 12 жил англи хэл үзсэн суучаад
тэгээ нухаж нэг арай гайгүй англи хэлтэй олцоод нөгөө өнгөрснөө айгүй хурдан мартчихдаг шүү дээ хүмүүс чинь. Нөгөө зовж исэн юм мартаад амархан бараг л унтаад босоод ирэхэд болцсон юм шиг юм ярьдаг. Тийм юм бол байхгүй. Тэгэхээр тэр бүгд нөгөө судалгаагүй яг юм мэрэгжлийн биш хүмүүсээс зөвлөгөө авахаар айгүй их төөрдөг. Тэр хүн бол ерөөсөө зөвхөн өөрийн ганцхан хүний англи хэл сурсан арга барилаа заагаад байгаа байхгүй юу? Зөвлөд байгаа байхгүй юу? Тэгэхээр ганц хүний биш 10,000 хүний англи хэл сурсан арга барилыг судлаад дүгнэлт маягаар маш гүнзгий өргөн хүрээний судалгаа хийж гаргаж ирж байгаа энэ хөтөлбөр бол яа харахгүй мэрэгжлийн багшийн ийм одоо богино хугацааны сургалтууд байдаг. Таны цагийг бол маш хэмнэн. Тэгээ манай сургалтуудын онцлог бол минималист арга барилаар явагддаг. Тэгэхээр минималист арга гэдэг нь хамгийн одоо энгийнээр бол юу гэсэн үг вэ гэхээр хамгийн чухлыг хамгийн богино хугацаанд 80% үр дүнг өгөх тэр 20% чухал юм нь юу вэ? Тэрэн дээр төвлөрдөг. Тийм учраас та бүхэнд өгөх үнцийн та бүхний цагийг хэмнэн, мөнгийг хэмнэн манай сургалтууд бол маш хямдхан явж байгаа. Чанартайгаа харьцуулахад бол маш хямдхан явагдаж байгаа ийм сургалтууд. Суурьтай анхан шатны сургалт бол яг одоогоор бол 99,000-аар явж байгаа. 1 сарын сургалт маань шүү дээ. Дунд түвшний 7 сарын 18-нд эхлэх дунд түвшний брэнд сургалт маань 147,000. Тэгэхээр энэ хоёр сургалт 2 бүтэн сарын сургалт нийлээд 240,000 40,000 гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ хоёр сургалтаар нөгөө хилийг цогцоор нь үзнэ. Системээр нь би системээр үзэх маш чухал гэсэн тэргүй бид нар бидааж хичээл хийхдээ англи хэл үзэхдээ дандаа энэ систем доторх 1-2 имийг л судлаад байдаг байхгүй юу? Ганц 2 имийг судлаад тийм мундаг англи хэлтэй эзэж болохгүй тэгэхээр энэ суурьтай анхан шат жишээлбэл үгсийн сан, ярих, бичих, унших, сонсох 5 ур чадвар тавлаа орж байгаа. Брэнд сургалт бас адилхан үгсийн сан, ярих, бичих, унших, сонсох. Тэр дундаа ялангуяа ярих, бичих ур чадвар өөрийнхөө санааг чөлөөтэй илэрхийлэх ур чадвар дээр голчлон төвлөрөөд тэгээд мэдээж унших, сонсохыг бол орхигдуулж болохгүй. Яагаад гэвэл гаднаас мэдээлэл авч ийж тэр гоё унгай англи хэлтэй хүмүүсийн хэрэгэлдэг үг хэллэгийг сурч ийж тэр хэлний зүй тогтолыг яаж гоё ашиглаж юм тэр унгай англи хэлтэй хүмүүсийн ярьж бичсэн агуулгыг уншиж сонсч ийж гаднаас эхлээд юм орж ирж ийж дараа нь өөрөө гаргана шүү дээ. Энэ бол маш энгийн логик. Гэхдээ энийг бол дийлэнх хүмүүс энгийн явж юм ингээ маш өргөн хүрээний гүнзгий судалгаа хийгээд ахаар сүултээ юм бол их энгийн байж болтгоо Гэхдээ тэр энгийн бол зүгээр нэг юм өнгөцхөн шууд хараад ингэчээ тэгчээ гэд нэг өөрийнхөө зүгээр төсөөллөөр бидааж англи хэл сурсан арга ярьж байгаа биш. Маш олон хүний тэр одоо юун дээр аргачлалыг судлаад гаргасан ийм аргачлал учраас маш үр дүнтэй байдаг. Тэгэхээр суурьтай анхан шатны сургалт яг маргааш эхэлнэ. Хэрвээ та нар багахан англи хэлний суурьтай нэг хэдэн үг мэддэг, магадгүй хэдэн 100 үг ч юм уу, 200-300 үг ч байж болно шүү дээ. Өргөн хэрэглээний. Тэгээд тэр үг хэллэг орсон энгийн богинохон текстийг уншаад энэ нэг ерөнхийдөө ийм юмны тухай ярьж гин гэд нэг ерөнхийд нь ойлгодог штэ бүр наривчлаад үг бүрийг мэдхгүй ч гэсэн тийм одоо суурьтай анхан шатны сургалт илүү тохиромжтой. Дунд түвшний брэнд сургалт ямар хүмүүст зориулсан бэ гэхээр ер нь ямар ч текстийг хараад ерөнхийдөө утгыг нь бол ойлгочдог. Сонсоод матгүй гайгүй ойлгодог. Сонсох чадвар бас бага тийм сайн биш байж болно. Гол нь ярьж бичиж ерөөсөө чаддгүй. Тэгээ тийм одоо англи хэлний суурьтай хүмүүс дунд түвшний сургалт илүү тохиромжтой. Тэгээ онлайнаар явагдана. Байгаа газраасаа хүссэн цагтаа амрагч болно. Тэгээд өөрөө
цагт баригдахгүйгээр те зам дээр төгжирч 2 3 цагийг бүр баг өдрийнхөө талыг зам дээр өнгөрүүлээд штэ те Улаанбаатарт бол тэгэж одоо нааш цаашаа явж төвг удахгүйгээр яг байгаа газраасаа ингээд мэрэгжлийн багшийн ийм богино хугацааны сургалтыг аваад үр дүн ямар байх нэ өөрсдөө туршаад тэгээд энэ жилдээ багтаад те одоо баг ингээд талдаа орсон биш үү те шинэ ном гарахад те энэ жилдээ багтаад ямар ч байсан мундаг англи хэлтэй болох бүрэн боломжтой. За тэр боломжийг манай минималист сургалтууд олгож байгаа. Тий. За өнөөдрийнхөө сургалтын танилцуулгыг товч энэ үрээд өндөрлөе. Тий. Тэгээд сүүлд орж ирсэн хүмүүс байвал өнөөдрийн лайвын эхэнд англи хэл бид нар яагаад ийм олон жил сураад байгаа мөртлөө ерөөсөө үр дүн гарахгүй юм бэ те гол шалтгаан нь юу вэ гэдэг талаар ярьсан. За энэ бол маш чухал агуулга. Тэгээд яг уу бид нар бол нэг гол гаргадаг алдаа бол юу вэ гэхээр өөрсдийн төсөөллөөр зүтгээд идэг. Ямар ч судалгаагүй те ямар ч үр дүн гаргаагүй тэгсэн мөртлөөсөө энэ л зөв гэд өөрийнхоороо ингэ сураад идэг. Тэгээ тэр нь ер нь явж их цаг алдаж олон жил дэмий өнгөрүүлэхэд түргдэг тий. Тэгэхээр энэ 1 сарын сургалтаар орж ирээд сайхан бэлэн энгийн тий. Ингээд аль хэдийн багшийн одоо бэлэн ярих хичээлийн ийм одоо сайхан хичээлүүдийг аваад та нар өөрсдийнхөө одоо тэр 10 жилийн хугацааг ерөнхийдөө бол 1 сар болгож товчилж байгаа л хэрэг шүүд те. Тэгэхээр энэ бол маш өндөр ач холбогдолтой юм сургал. Тэгээ англи хэл сурах арга барилаа олчих юм бол магадгүй дараа нь энэ ур чадвараа өөр юмд ашиглаад дараагийн шинэ чадваруудыг суралцахад та нар ашиглах хэрэгтэй. Бас дээрэс нь англи хэлээ сурсан шиг сураад те чөлөөтэй ярьж бичдэг чөлөөтэй унш сонсдог ийм болчих юм бол амьдралд бас айгүй их маш олон юм боломж халахгүйдэг нээхэд туслана тий хэлний сурсан шиг сурсан юм ур чадвар болвол хүнд бол маш хэрэгтэй тий тэгэхээр өнөө үед бол англи хэлийг сурах гэж 10 20 жил зарцуулна гэдэг бол маш одоо үр дүнгүй тэгээд их харамсалтай нэг талаар яг гэвэл онлайнаар ийм мэрэгжлийн багшийн хичээл гараад ирсэн байхад бол тий цагийг чинь айгүй хэмжиж байгаа байхгүй тий яг хуу гадуур бол маш олон сургалтууд явагдаж байгаа янз бүр тий дийлэнх нь болвол яг мэрэгжлийн гэж хэлэхэд жоохон хэцүү яагаад гэвэл зөвхөн нэг өөрийн юм уу нэг хэдхэн хүний англи хэл сурсан аргыг судалчаад ингээд их богино хугацаанд боловсруулаад байгаа хөтөлбөрөө уул нь хичээлийн хөтөлбөр бол их нухацтай их удаан боловсруулж чанартай хөтөлбөр гардаг. Тэгээ манай бүх сургалтууд энэ их удаан хугацаанд ингэж те боловсруулсан ийм хөтөлбөрүүд байдаг. Тийм учраас үр дүн өгөөж нь их өндөр. Тэгээд дээр нь нэмээд өнөөдрийн лайвын төгсгөлд хэлэхэд манай суурьгүй анхан шатны сургалт шинжлэгдсэн. За 2 дахь удаагийн элсэлтэй нэг хэдэн өдрийн өмнө авсан. Эхний 2 хичээл ороод хадгалагдсан байгаа. Тэгэхээр нөгөө суурьгүй анхан шатны шинжлэгдсэн хөтөлбөрийг би бас суурьтай хүмүүст зөвлөе гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр энэ сургалтанд орж ирсэн нэлээд хэдэн надад хэлсэн. Суурьгүй анхан шатны шинжлэгдсэн хөтөлбөрт юу гэхээр өөрийнхөө төвшинг би суурьтай юм уу дунд төвшин гэд ингээд бодцоо явж ирсэн чинь тийм биш үз таарсан. Тэгээ эхнээсээ нөгөө англи хэлийг сурахдаа тийм системтэй суурьтай ерөөсө сураагүй бол нөгөө суурь нь буруу бол ерөөсө явдгүй юм байна л та. Тэ? Тэгэхээр нөгөө нэг дунд төвшөнд очичоод яагаад гацаад юм гэхээр магадгүй тэр суурьа буруу тавьсантай холбоотой гэж магадгүй. Суурь гэхээр юу юм? Үгээ танихаас эхлэн үгээ зөв дуудахаас үгээ сонсоод ойлгохоос те үгийн дуудлагаас эхэлдэг штэ те. Тэгэхээр тэр бүгдээс эхлээд суурьгүй анхан шатны сургалтаас бас сурахад бол нэг тийм буруудахгүй байх гэж бодож байна. Тий. Тэгээд буруудахгүй ахаар барах уу бүр хожино тий. Тэгээд суурьа эхнээс нь ерөөсө буруу тавьсан. Тэгээ ерөөсө явахгүй байгаа хүмүүс бас суурьгүй анхан шатны сургалтанд магадгүй давхар сураад үзээрэй. Тэгэх юм бол та нар
бүх асуудлаа нэг дор зэрэг ингээд шийдэд явах юм боломжтой. За тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. Тэгээ өнөөдрийн лайв энэ үрээд өндөрлөе. За суурьтай хашаад маргааш эхэлнэ. Яг одоо амжиж бүртгүүлээд хамрагдаарай. За дунд төвшний брэнд сургалт болохоор баяр наадмын дараа буюу 7 сарын 18-нд эхэлнэ. Урьдчилаад бүртгүүлчихгүй юу те. Тэгээ зуны амралтаа айгу үр дүнтэй өгөөжтэй тэгээ амархан хажуугаар сурж болно. Яагаад гэвэл бүх аргачлал материал тэ маш гоё юм өөрийн төвшин тохирох зөв материал их сурвалжуудыг олж авна гэдэг үгсийн сангаа баяжуулахад тэ тэгээд ингээд өдөр бүр хийх юмтай болчихно гэсэн үг шүү дээ. Маш тодорхой аргачлалууд материалууд өгөгдчихнэ. Тэрийг ингээд тууштай их юм бол маш сайн англи хэлтэй болох боломж хүн бүрт бий. За тэр сонголтыг бол мэдээж та нар өөр сургалтуудыг судлаад, харьцуулаад, тэгээ магадгүй хідэн сургалтанд сууж үзээд гол нь харьцуулахаар нөгөө маркетингийг харьцуулахаар сайн мэдэхгүй ч болтгоо. Тэгээ сургалтанд нь суугаад үзэхээр шал өөр байдаг. Тэ яг бодис сургалтууд нь ямар байна гэдгийг харьцуулж үзээд өөрт илүү тохирох энэ минималисттэй шинэлэг ийм гоё аргачлалаар сураад үзээрэй. Тийм. За тэгээд өнөөдрийнхээ лайвыг энэ үрээд өндөрлөе. Тэгээд амжиж бүртгүүлээд зуны амралтаараа англи хэлний төвшнгөө бас ахиулаад те завтай байгаа дээрээ англи хэл сурна гэдэг чинь сонирхолтой юм байж болдог. Бид нар өөртөө их ачаалал өгөөд айгүй үр дүнгүй юм уламжлалт уйтгартай аргаар сурдаг. Тэгээ энэ минималист шинэлэг арга бол та бүхэнд бол маш гоё юм шинэ боломжийг олгодог. Шинэ арга барилаар сонирхолтой практик тэгээ амьдралд хэрэгтэй ийм аргууд материалуудыг олж авах ийм одоо боломжтой байгаа. За бүгдээрээ баяртай. Өнөөдрийн лайва энэ үрээд өндөрлөе. За тэгээд өөр та нар бас асуулт байвал тэ энэ лайвын доор бичээрэй. Тэгээд комментоор бас хариулж өгч болно. За сайхан амарцгаагаарай. Тэгээ маргааш суурьтай хашны сургалтанд бүртгүүлэх хүмүүстэй маргаашийн хичээлээр олзъя. За баярлалаа.